Hi guys, hello Ben. Hello Ben. Сайн байцгаана уу? Өнөөдөр бол би Солонгост амьдарч байхдаа ингэж модельаар байж байхдаа амар ингэ сонирхолтой аимшиг эпизод хараад тэрийг та нарт хэлж өгье гэж бодлоо. Тэрний өмнө хамгийн эхлээд намайг танилцуулъя. Би Солонгос модельаар ажиллаад одоо 3 жил болж байна. Тэгээд 3 жил болж байна. Солонгост 8 настайдаа ирсэн. Тийм болоод монголоор жоохон сайн ярьж чадахгүй аялагтай. Ямар сонио аялагтай, ямар муу ярьд ингэж хэлж болохгүй шүү заяа. Зүгээр л сонсоорой за. Яг тэгээ энэ талаар гинт ийм эпизодыг ярих гэж бодсон гэхээр хэдэн өдрийн өмнө манай найз news надад линк явуулаад чи жигнэсээ энэ Дубай руу явсан бол болохгүй байсан юм биш үү гэж надад линк явуулсан аахгүй юу. Тэгээ тэр news нь юу гэвэл Япон инфлюенсер Дубай руу яваад алга болсон гэдэг ньюсээс ахгүй юу. Юу вэ гэвэл одоо хэллээ. Тэрний өмнө follower хийгээрэй заяа. Тэгээд би одоо модельний компани дотор байгаа ахгүй юу. Болоод жил болж байна. Тэрний өмнө компанид байхад 2 жил болсон байлгүй. Тэгжээс. Тэрний өмнө компанид бол амир гэж гадаад модельнууд зөндөө байдаг 200 300 бүр модельнууд байдаг. Тэрүүнгээр миний видеог харуул мэдж авах тэрүүнгээр жоохон бизнес хийдэг даргатай байсан. Тэгээ модельний ажил биш ер нь бол телевизрийн талын ингэж програм ч юм уу эсвэл бол экстраны тал ч юм уу тийм юмны талаар жүжигний талаар жоохон өмнө дарга ингээд тэрний талаар ажил хийжсэн тийч биш амар бизнес хийх хүн байсан болоод ингээд IT-ны талаар ч бас ингээд ажиллаад амар зөндөө ингэж бизнес нээх дуртай байсан. Тэгэл нэг кофе шоп нэгээл тэнд ч сүүж ажиллах уу? Яг тэгвэл модельний ажил чи өдөр болгон байдаг юм чинь. Надад бас амар сайн байсан байхгүй юу? Тэг би ингэж мөнгө олохын аргыг амар ингэж тэр дарга ингээл тус олж өгдөг гэсэн. Чи ингэж бизнес дараа хийхдээ ингэх хэвээр модельний ажил талд ингэ шинээр ингэ кофе шоп ингэ хийгсэн чи кофе шопыг ингэж бүр менежер хийж үсгөө гэл амар надад тус олж байсан. Одоо хүртэл хоорондоо ярьдаг л та. Тэгсэн чи тэгж ингэж хоорондоо байсан. Ер нь тэгээд тэр даргатай хахад ингээл жүжигний талаар амар сураал телевизрийн талаар ингэж амар аудишн өгчээс ахгүй юу. Ер нь бол надад ингэж таарахгүй байсан. Би бол одоо ингэж моделийн ажил амар надад таарж байгаа ахгүй юу. Ер нь тийм байсан. Ингээл хоорондоо ер нь сайн ингэж ийсэн чинь гинт гадаад руу чи хувцсны талаар ингэж ажил хийхээр явах уу? Гадаад руу явах уу гинэ. Тэгэхээр би бол гоё ахгүй юу. Би гадаад руу явах амар дуртай. Тэгэхээр гадаад руу хаана гэсэн чи Дубай гинэ. Why not? Би болох юм бол явна штэ. Чи чинчаач хаа. Гадаад амир туртай байгаа юм чи. Гадаад руу юмараа болно гэж амир хэлжээс аахгүй юу. Тэгээд манай дараагаа амир мөнгө амир хардаг байсан. Тэгээд энэ Дубайгийн хувцсны талаар чи явах юм бол чинээс амир зөндөө мөнгө олох юм шиг байна. Амир зөндөө ингэж мөнгө өгөх юм Дубай юм чинь. Сайн байна. Би ингэж амир ингээ хурдан чи одоо ямар фестивал гэл амир гинт ямар фестивал чи ингээ 2-7 хоногийн дараа шууд явж болох уу? Аудишн өгцөөр гэл юм яасан. Тэгээ би бол тэгэхэд бол тийм гэж буруугаар ингэж бодох зүгээр л угаасаа моделийн ажил чинь гинт орж ирд юм чи. Яг за би тэгвэл маргааш хүртэл виз хараадахыг гэл шууд ээжлүү ингээл асуугаал тэгжээс аахгүй юу. Тэгжсэн. Тэгсэн чинь тэрний дараа би бүр тодорхой асуусан аахгүй юу. Тэг юуны хувцсийн ягаад Дубайгаас тарж байгаа. Тэр нь ерөө сайн мэдчихэж явт юм байгаас тээ. Тэгжээс надад таарах хүн мэддэм байгаас тээ. Бас тэрийг мэдчихэж явах юм чинь. Юуны гэсэн чинь за би ингээд бүр ингээд ярьсны дараа чамд хэлээ гэтгсний дараа 2 хоногийн дараа ингээд надад хэлж байгаа аахгүй юу. Энэ хувцсны талах биш юм байна. Уулзаад ярилцъя гэл амар тэгдээ. Тэгэхээр окей гэж тэгжээс. Би яг мартсан байхгүй юу? Яаж ингэж тодорхой ингэж хоорондоо ярьцсан. Тэгсэн чи тэр нь мессеж байна заяа. Oh my god. Дубай 행사 гинэ. Тэг яаж энийг ингэж эхэлтийн гэхээр надаа ирсэн ингэж ярьж байгаа ингэ ирсэн юм нь юу вэ гэвэл заяа. Хамгийн эхлээд нэгтгэхээр ингээ профиль зураг явуул гинэ. Тэрний дараа 2 дахь нь Дубайд очиод аудишн өгнө гэн заяа. Тэгээ аудишнд өгөөд 1-7 хоног Дубай явж байгаа юм чи 1-7 хоног тэнд байна гинэ. Тэгээ аудишн өгөөд яг болсон хүүхдүүд нь шууд тэндээс нь эхлээд 2 сар тэнд амьдрын гин заяа. Тэгээд
Тэгээ тэнд амьдрахтаа сард хэдийг авна гэвэл сард 4,500,000 вон гинэ. Воноор заяа. Тэгээ тэнд ингэж тийг тодорхой яг юу хийх юм бишээгүй байхгүй юу? Яг ингэж тайлбарч байгаа юм дээр. Тэгэхээр би ер нь ингээл ийм мөнгө өгөн тэгээ 2 сар ингэж байна. Удаан байвал 7 сар ч бас байж болно гэж тийм маягаар бичээс яг тодорхой юу хийх мэдгүй байсан байхгүй юу? Тэгээ юу илдан окей. Ийм ингэж листэ тавьшаад болохгүй амар зөндөө байдаг болоод илдан окей миний профил өгчийг би болмоор байна. Тэг манай дараач за би маргааш Дубай явлаа гэл манай дараач амар ингээл дээш ирсэн заяа энержисэн болсон заяа. Чи урд энэ зураг өгч дараа 7 хоног чи Дубай явж чадах савд явж байгаа виз нэг асуугаад дөөсмөс гэл окей гэл тэгж амар зөндөө ярьж ирсэн. Тэр дотроо ингэж дунд нь би бас Солонгосын веб драма гэд жүжиглэжсэн юм байсан хгүй юу. Манай дарахтай хамт ингэж жүжигний талаар юм хийжсэн. Тэг би ингэж дараа 7 хоног явахдаа энийг яах юм гэсэн чи наад чинь зүгээрээ би ингэж зогсоолчнаа Дубай ч амар чухал мохлог гэл амар манай дарах туртай яг бол мөнгө нь өндөр болоод тэгжсэн заяа. Тэгж хагаад яг тодорхой юу ингэж яах юм юуны талын ингэж мэдгүй байжгаад уулзсан заяа. Манай дарахтаач нэг копи уугаал юм ярилцаал уг нь зөндөө тэгжсэн л да. Яг тэр яг яаж ийсэн лээ. Нэг митинг ингэж би биш өөр эмгтээч үзаяа. Манай компани биш өөр ингэж жоохон модельний тал ч юм уу жоохон хөөрхөн тийм хүүхдүүд 7-оос 10 хүүхдүүдийг ингэж дуудаад энийг яг тодорхой юу хийдийн талаар ярьж байгаа байхгүй юу. Тэг яг ингэж уулзаад та нар чинээс тодорхой хэлээ гинэ. Яг юу хийдийн тодорхой хэлээд тэгээд ингэж оролцъё гэсэн хүүхдүүд агуулж игнээс оролцоод яг үл энийг тодорхой хэлэхгүй бол жоохон болохгүй гэж утсан гинэ манай дараах. Тэг би бас тэрэндээ бас баяглаад байгаа байхгүй янцаараа. Sweet гэж амьдсан. Тэг яг ингэж хэлж байгаа. Юу юм гэхээр заяа. Амар инээдсэнтэй. Тэр би яг тэр үед тэрийг сонсоод шууд зүгээр гэж бодсон бол мэдгүй заяа. Амар удаан бодсон би энийг явах яах гэж амар бодсон. Юу гэхээр Дубайгийн ханхуунэр амар зөндөө байдаг гинэ. Мэдж байгаа сте. Ханхуунэр зөндөө байдаг. Амар зөндөө мөнгөтэй. Тэр ханхуунэр яаж тоглодог гэхээр парти хийж тоглодог. Яаж парти хийж тоглолтын гэвэл нэг том арал дээр бүр ингэж парти хийх бүх юмыг бэлдсэн байдаг гинэ. Амар том штэ. Тэгэл ханхуу юмч те. Тэгээ тэнд 7-8 Дубайгийн ханхуунэр тэгж тоглох гинэ. Бүр арлыг аваад тэр дотор тэгж тоглох гэж заяа. Шоу өдөр болгон парти хийдэг байхгүй юу. Тэг парти хийдэг. Тэр дотор модель бүх орны ингэж гадаад ингэж Солонгос, Европны талын, Орсын талын бүх ингэж Орсны модельнуудтай хамт тоглодог гинэ. Тэг хамт тоглон гэж хамтралж ингэж тоглох биш. Зүгээр наад шиг одоо би ингэж оролцож байгаа наад шиг ийм Ашиан модельнууд бол бүгдээрээ одоо юу вэ? Background. Зүгээр л background гинэ. Хамтарч тоглох биш background зүгээр. Зүгээр тэнд юу яг хийх юм байхгүй заяа. Яг тэнд хотел шиг идэх юм идэл ингээл тоглоол тэгж тоглоол идэл унтаал сар агуул сарын мөнгө өгнө гэж байхгүй юу. Тэр сарын мөнгө нь одоо сонсон ч заяа. Тэрний дараа сонсон чинь 30 сая вон сарын 30 сая вон. Окей. Амар онцтой. Тэг юу хийх нь бол байхгүй зүгээр background гинэ. Тэг тийм модельнууд амар ингэ зөндөө байдаг. Тэгж жаад одоо ингээ манай дарга тийм одоо яаж тэрийг тэгвэл ингэж эйженсид ингэж очиод те яаж тийм модельнуудыг хайх вэ гэсэн чинь яг ингэж гадаад тэр Дубай те Солонгос Дубай те Орос ингэж дунд нь ингэж холбоож өгдөг менежер шиг хүн байдаг заяа. Тэгсэн чинь тэр менежер шиг хүн те манай дарга ингэж мэддэг болсон л аахгүй танилцсан л аахгүй юу. Тэгээд тэр менежер чи тэгэж модельнуудыг гэрээ хийгээд тийш явуулаад сараас ингэж удаан байгуул бүр 7 сар бүр удаан байсан ч болно эсвэл дундаас нь хэрэггүй гэсэн ч болно. Тэр бүх юм ханхуугийн маам дээр бүх юм ханхуу өөрөөл энэ явъя бэлээ энэ одоо хүмүүс энэ модельнуудыг бүтээс солио гэсэн ч юм уу те. Тэг шууд ингэ солимоор тэрийг дундаас нь хийдэг менежер нь одоо хэдэн хувийг авчдаг л ахгүй 30% юм уу те. Тэгэж авдаг. Тэгээд уг нь бол амар мөнгөтэй ахгүй. Уг нь бол тэр модельнуудыг сар байлгаад би дараа нь бүр сонсон заяа. Дараа бүр сонсон чи уг нь бол нэг моделийн
сарын мөнгө нь хэдий та нар таада 30 сая вон биш. Тэр нь бол хасагтаа дундаас нь аваад 30 сая вон заяа. Дараа нь сонсон чинь сарын 100 сая вон гинэ. Гинийг жигнэс байсан төрөл шүү. 100 сая вон тэндээс дундаас нь тэр ингэж холбож өгч байгаа менежер гэдэг хүн нь 30% нь аваад одоо манай компаниас 30% нь аваад сарын 30 сая вон гэж аахгүй юу. 30 сая вонд сар яваад юу ч хийхгүй, ажил хийж чадахгүй тэгсэн мөрлөө хамаагүй зүгээр л тоглоол, усан бассейнтэй, хотелтэй, хоолоо идэл тоглоол байд. Тэгээд уцаа уралдаж болохгүй. Уцыг авчдаг гин заяа. Тэг гэрээ хийн. Тэг уцаа уралдаж олно л доо яг цаг нь байдаг гинэ. Орой цагт уралдаж олно. Эндээс энэ цаг хүртэл болохгүй гэж тийм гэрээ тодорхой хийдэг гин заяа. Тэгвэл та нар явах уу? Юу гэж бодож байна? Сард 30 сая вон. Юу гэж бодож байна? Тэгээ вау. Би тэр үе сонсоод oh my god. 30 сая вон. Тэгээ амар гинт манай дараг яг дараа 7 хоногт чи ингэ шууд аудишн үзэхээр явах уу гэтгнэ. Тэгээ аудишн болохгүй ч юм зөндөө байдаг гин заяа. Нэгтээр нь хамааглаад 6 профилээ явуулна. Хоёрдугаар нь аудишн Дубай тэнд нь очоод 7 хоног байна заяа. 7 хоног хотел байнга аудишн өгдөг гинэ. Митинг ингээд хийдэг гин. Тэгэхэд 5 сая мянган вон. Мөн үү? 5 сая мянган вон гэх юм монголоор. Тэгээ нэг 7 хоног байгаад ирэхэд 5 сая мянган воныг өгнө гинэ. Тим чи зүгээр явсан ч болоогүй ч гэсэн зүгээр 7 хоногийн дараа дахиад ингээд солонгос ирнэ. Болох юм бол тэндээс шууд арлал гэх үү. Арлал шууд аваад ингээд яваад сараас 7 сар хүртэл бүр удуулжил 2 жил ингэж байдаг гин. Тэгээ тэр 7 хоногч явал ер нь 7 хоног тэгж яваад тийм мөнгө авал амар аастай. Тэгээ тийм мөнгө авангаа тэнд хотелд юу хэлээ L'Oréal илүү амар ингэж гадаадын нэртэй брэнд амар үнэтэй брэнд тэрний ингэж хамаагүй ингэж юм авч өгнө. Лэм тийм бицээсэн. Тэгэхээр жоох ингэж санаа зовсон л доо сонсгоод амар мөнгө нь амар өөр амьдралдаа ингэж тий авч чадаагүй тийм ингэж нэг удаа 7 хоног яваад 5 сая мянган воныг яаж авах юм бэ те? Тэг амар сонин санагцсан. Тэгж бодчихсан аахгүй guys. Ер нь тэгээ шууд итгэхгүй яж магадгүй шүү дээ. Би бол анх тэгэж митинг хийхэд жоох итгэхгүй байхгүй юу? Ямар ч манай дарга хэлсэн гэсэн манай дарга тэгж бодож яад магадгүй. Би тийш очиод өөр мэдгүй хүмүүст бүр яахаа мэдгүй шүү дээ те. Тэгээд 7-10 солонгос ингэж модель эсвэл инфлюенсер хүмүүстэй ингэж байхад нэг хүн нь манай ингэж мэддэг их яваад ирсэн гинэ. Яваад ирсэн гин заяа. Жигнэс яваад ирсэн энэ жигнэсээ тийм байлаа. Би бол ингэж профил өгсөн ч болоогүй. Тэгж манай тэр хамт зүг гэж байжсэн их 2 жилийн өмнө яваад ирсэн. Тэгэхээр тэгэд амар нууцаар guys нууцаар ингэж модельнууд ингэж авалж яваал нууцаар. Ингээ нууц гэж ах чинь уг нь бол буруулахгүй тийм. Тэгсэн чи энэ ингэж 2 жилийн өмнө ингэж манай солонгос нэг ихчийг авч явж байсан. Тэгээд явж ирээд тэр ихч юу 5 сар байгаад ирсэн. Тэгжнээсээ тим ингэж яваад ирсэн. Гэл тэгчлээ. Тэр хүн тэгж ахгүй. Би бол жигнээс энэ ибонэ одоо энд жигнээс ингэж явмаар байна гэж амар бодож байгаа хгүй. Тэг зарим модельнууд нь бол нөп гэж шууд тэндээс явцсан. Би бол дарахтаа ингэж хамт байсан чинь үлдээ дарахтаа ингэж тодорхой бүр ярьж байгаа хгүй юу. Тийм жигнээсээ юм уу юу гэж бодож байгаа дарах чинь мөнгөний амар бодсон. Угаас мөнгө бодог хүн. Мөнгөөр л ингэж бизнес хийдэг болоод бүр том юм бодсон аахгүй юу. Сүжи миний бодлоор бол чи энэний талаар ингэж явж үзээд одоо энэ жигнэсээ яг ийм ингээ худлаа биш жигнэсээ ийм ингээд муу биш зэгээр ингээл жигнэс ингэж амарч ирэх юм уу те яг ийм маягийн ажил юм бол чи тийш очоод ирээд чи солонгосыг ингэж бүртүүлдэг эсвэл Монголыг ингэж харьцуулдаг гэх үү хариулцдаг чим эйженсигаар бүр буусан дээр ишэн үү гэж амар том юм бодсон аахгүй юу. Тэгээ намайг амар ухаантай гэж манай дарга амар дуртай байдаг. Тийм болоод ингэж явж үзээд чи дараа нь энэний талаар бүр ингэж хариулцдаг тийм ингэж хүн болвол би болох юм гэж бодож байна. Гэж амар тэгж бодсон. Тэгэхээр окей гэж тэгжсэн. Тэгээ тэр
манай дарга биш яг жинээсээ Дубайтай ингэж ярилцдаг менежерээд нь штэ тий. Тэр хүнтэй хэдэн оны дараа уулзсан заяа. Би амар хурдан ярьж байна уу? Амар хурдан ярьж байна уу? Миний ингэж ярьж байгаа ингэ заримдаа ингэ эдит хийхдээ сонсдог аахгүй юу? Тэгсэн чи амар хурдан ярьж байгаа юм шиг тий. Ер нь anyway. Амар артл гинэтэй байна тий. Энэ кофе шоп гоё хар өнгийн өгөөд хөөрхөн кофе шоп байхгүй юу? Тэгсэн чи амар гигээтэй. Anyway. Ер нь манай дарга бүр дараагийн бодсон аахгүй юу? Тэгээ өөртөө хамсаг ажиллая л гэж аахгүй юу? Тэ? Тэгээ талаар ингэж бүр ажиллаа сайн биш үү гэл тийм бодсон. Тэгж жагаад ер нь чамайг би бол яасан ч ингэж бүр явуулах гад үзье аа. Энэ бол амар том боломж гэж хэлээд байгаа хгүй. Энэ жигнэс том боломж юм чинь би чамайг өөрөө ингэ сайн болох гээд ингэ үзье. Гэж амар хэлжсэн. Тэгээ ер нь анхадаа сайн итгэхгүй штэ guys. Би ч мөн үү яг жигнэс ёо. Жигнэс би явж чадах уу? Тэгээ явуул жигнэс зүгээр үү гэж амар бодож байгаа хгүй юу. Тэгсэн чинь манай дарга тийж тэдэн оны дараа тэр жигнэс менежертэй намайг уулзуулсан заяа. Албаар намайг дагуулж явж байгаа хгүй юу. Яагаад гэвэл намайг яасан ч тэр боломжтой нь оруулах гад манай компани амар хөөрхөн модель ингэж сайн хараад үг гэж намайг шууд дагуулж явж байгаа. Амар хөөрхөн үг нь тэрийг бодвол үг нь хөөрхөн л байгаа хгүй юу. Anyway. Тэгээд тэр менежертэй уулзахдаа ингэж намайг дагуулж явсан. Огцсон заяа. Тэр менежер би дарга тамилаа сонссон. Тэр менежер нь ингэж ямар хүн юм бэ гэж асуусан. Манай дарга хаанаас сарсан, хийн сарсан яг ингэж мөнгөөр ингэж бүх юм мөнгөөр олсон. Амар ингэж өөрийгөө ингэж тийм эмхтэй хүн гинэ. Тонороо фул 창작했어. энийг ингээд монголоор ярих амар хэцүү юм аа. Би монголоор амар сайн ярьж чадахгүй юм байна. Anyway. Тэгж байгаа байхгүй юу? Уулцсан заяа. Амар турхаа хөөрхөн ихч байгаа байхгүй юу? Хэн настай вэ? Миний бодлоор 40-тэй ч юм уу те. Тэгсэн чинь амар ингээд турхаа бүх юм ингээд амар ингээд хэцүү ажил нэг ч хийж үзээгүй хүн шиг нүүр юм уу бүх юм ингээд бүгдэн ингээд хийцээ байхгүй юу? Тэгнээс хөөрхөн. Тэгээ ярьж байгаа нь ч тэгэл ингээл дуугүй амар ингээ элеганс яахгүй юу. Годик сик байсан. Тэгээ тэр хүн амар ингэж бас амар мөнгөтэй штэ. Амар мөнгөтэй болоод яг тэгвэл тэр Дубайны ажлаас ингэж дундаа тийм мөнгө авч байгаа хүн яасан ч амар мөнгөтэй штэ тий. Тэгээд ингэж хангаан яд штэ тий хам мөрөн дээр завны зогсоол байдаг заяа тэр эмхтэй хүн нь тэр их чинь. Тэгээ тэр амар том зогсоол байхгүй юу? Тэр дотор ресторан байдаг, кофе шоп байдаг, нэг давхарт нь 24 цагийн дэлгүүр байдаг. Амар том. Тэгээ амар ингэж тэр дотор ингэж хормац зөндөө хийдэг газар, хормны газар нэг дотор амар том байдаг. Яг хааны хэлэхгүй байна. Тэгээ мэдж байгаа хүмүүс мэдэн л ах. Юу нэртэй тэрийг тим нэг зогсоол байдаг. Тэгээ яг юу идэг хүний харуул хувцсны фэшны талаар ингэж ажилладаг хүн байхгүй юу бас. Фэшн ингэж шинээр брэнд гоо тий биний талаар ингэж юу хувцсны тал фэшны тал болоод тэр үнтэй би ингэж дараа нь одоо Instagram follower хийж байгаа байхгүй юу. Хамж хийж байгаа тэгэл ингэж харна штэ тий. Тэгээ харуул ер нь сард хэдэн удаа 7 хоногт ер нь нэг удаа хувийн онгоц унаад явсан заяа. Тэр стори дээр тавиан заяа. Тэгэл ингээ яа 오랜만에 онгоц унлаа гэл хажуу талд шампань өдөр болго шампань ээ. Тэгэл амар гоё амар мөнгөтэй амьдарч байгаа байхгүй юу. Тэр стори mo Instagram дээр тийм амар зөндөө тавина өөрөө заяа. Тэг амар турга бас хөөрхөн штэ. Тэгэл 오랜만에 ингээл гоё парти явуулсан юм хийсэн гэл тэгж тавьдیں۔ Тийм хүн байсан заяа. Тэгээ тэр кофе шоуд уулзгаад тэр хүн ингэж завны зогсоол байдаг гэсэн ш. Завны зогсоолыг нэг өөр солонгос эрэгтэй аж шит ингэж хамт цуг хоорондоо хоёулаа хийдэм бай заяа. Тэр эрэгтэй хүн ч байсан. Тэгээ манай дараа тэрний дараа бас хоёр ихчээс ахгүй юу. Тэгж бүгдээр нийлээд ийм тим юм ярьж байгаа ахгүй юу. Тэгээ манай дараа намайг танилцуулж байгаа. Ингэж ийм модель шүү. Сайн харж өгөөрэй. Тэгсэн чи тэр бас амар ингэж инээгээл ярьж байгаа надаа. Тийм үү. За
Ингээд би ингээ сайн хэлье Дубай дээр сайн хэлье. Чи ингээ жоо Инстаграмээ бүр ингээ сайн болов бүр сайн биш дээ. Амар хөөрхөн юу юм гэлгийн ярьж байгаа байхгүй. Худлаа юм уу чи хэм мэдэхгүй. Амар тийм ярьж байгаа. Тэгэхээр би бол ингээл анх удаа уулзсан юм шиг жоо хайж байгаа шүү дээ. За гэл. Тэгсэн чинь тэгж кофе шоп суугаад би юу юм хэлэх юм байхгүй шүү дээ. Тэгэл хамгийн ингээ сүултээ сууж байгаа байхгүй. Тэг миний урд талтайгаа хоёр өөр хичээсэн гэсэн шүү дээ. Тэрний нэг хичээн заяа. Тэрний нэг чинь Ибягон гэж мэднэс дээ. Ибягон. Солонгос амир нэртэй жишг мэднэс дээ. Ибягоны дүү. Эмрост. Би Ибягон дүү байсан ч гэж бидээгүй. Тэгээ зүгээр тэр хоёр миний харахад бол зүгээр л хоёр настай гişээ аахгүй юу. Тэгэхээр зүгээр л нэг брэнд хийдэг хүмүүс юм байл та хамтралж ингэж брэнд хийдэг хүн юм байна гэж ингээл хандсан чи. Дараа ингэж өөр ингэж манай дарахтаа ингэж гадаа ингэж ясч. Тэр их чи Ибягоны дүү шүү дээ гинэ. Тэр вау. Ямар. Тэгэл тэр үнтэй ингэж хараад зүгээр л энгийн юм ярьж авах хоорондоо уулзал амар энгийн юм яриад тэгэл кофе шоп дээжээс ер нь бол тэгсэн. Тэгээ ерөн санал нь амар хитрхи гоёс аахгүй юу. Хитрхи амар сайн байсан болоо би жоо ирэлцээ. Чинээсээ ёо сар ингээд те бас ингээл солонгост амьдрахад амар ингээл завгүй амьдраш завгүй гэртээ амарч чадахгүй ингээл ажиллаад тэг мөнгө яах вэ мөнгө ингэж бодвол мөнгө бодвол явж байгаа. Яа жигнэс Дубай дээр яг жигнэс ингэж муугаар утгуугаар жигнэсээ ийм юм бол сард тэгэл тэнд юу ч хийхгүй уцаач орлохгүй те би үзмээр байгаа гоё номоо уншаангаас сар явал гоё юм биш үү. Тэгээс сар ягаад тийм том мөнгө авах юм бол бас үгээрч юм шиг гэж бодож байгаа байхгүй юу. Тэрийг шууд аав ээжтэй хэлсэн, манай гэр бүлд хэлсэн. 2 жилийн өмнөөс аахгүй. Найзуудтай ч хэлсэн. Тэгсэн чинь ер нь ингээл манай гэр бүл хэлгээд манай гэр бүл бол чи яг өөрөө юу гэж бодож байна. Наад чинь чиг юм шиг байна уу, юу юм шиг байна сайн хараад тэгээ өөрөө жоохон мэдээд ингэж бодоорой. Тэг сайн анхаараарай наадах сайн ингэж сонсоод тэг тийш очиод юу яаж ингэж яах хэвээр тэр юу сайн ингэж анхаараад хараарай гэж тэгжсэн. Найзуудтай ч хэлсэн аахгүй юу. Найзуудтай хэлсэн чинь ер нь бол амар дуртай найз бол байхгүйсэн. Тэр үед бол тийм ийм ньюс ч сайхгүйсэн. Ийм ингэж алга болсон тийм юм гараагүйсэн аахгүй юу. Тэгэхэд 2 жилийн өмнө юм чи тэ. Дээрс бүх юм гэл нууцаар идэв юм чи. Тэгж манай найз яагаад явж байгаа нь тийгэж ярихгүй зүгээр л сайн бодоо. Чи жигнэсээ тэнд очиод нэг юм муу болвол чамайг хийн хамгаалж өгье гэж бас манай найз ярьж байгаа байхгүй юу? Тэр ч зүнэстэй тий. Яг тэгвэл манай даргатай хамт зүг явал мэдгүй шүү дээ. Манай даргатай явал би бас манай дарга итгэж байгаа юм шиг. Тэг хамт зүг явал зүгээр гэж бодсон. Ганцаараа ингэж яваал тий юм бол жоохон тийм шүү дээ. Тэг манай найз тэгж хэлж байгаа байхгүй юу? Тийш очиод нэг юм уулчвал чи яах юм бэ? Дээрээс хан хүүгээстэй тийм мөнгө зөндөө хүн чи ямар ч муулсан чамайг дуугүй байх болгож олно шүү дээ гэж амар тийм ярьж байгаа юм. Тийчсэн мүү хүртэл сард тийм мөнгөс л болж байгаа юм. Бүх юм мөнгөс болж байгаа. Сард тийм хийм дөнгө гэж бас бодоолаа байхгүй юу? Санаа зовж ингээ эрэлцээд ингээ байж исэн чинь манай компанид яг ингээ хідээд ер нь бүх жоохон хөөрхөн гэсэн модельнуудыг юу ин явуулсан гинэ профилийг явуулсан гин манай дараа. Тэгсэн чи тэрний нэг Япон хичээс ахгүй юу? Надаас 2 3 хичээс. Тэр хичээнд болцсон. Шууд дараа 7 хоногт явахаар болцсон ахгүй юу? Би хөөрхөн гарч ийн үү? Нэг ээж ярьсан ч үг нь бол хөөрхөн гарах хэрэгтэй юм шүү. Ямар вэ? Зүгээр байна. Миний ярьж байгаа үг гоё фоны агуул та нар follow хийгээд юм бишээрээ заяа. Ер нь шууд манай дараа 7 хоног чи яв гэвэл би бол уг нь бол явааг байх. Шууд яв гэвэл би бодъя гэсэн ч магадгүй. Тэгээд ингэж яг 2-7 хоногийн дотор ер нь тийм бүх юм болж байгаа байхгүй юу? Тэр менежертэй ч асуулсан, ингээ митинг өөр эмэгтэй модельнуудтай ч митинг хийсэн. Тэрнээс юмар байгаа хүмүүс ч зөндөө харсан. Тэгж бийжсэн чинь яг миний ингэж профилийг ингэж өгсөн альтер өгсөн байгаа дараа өгсөн мөртлөө тэндээс ингэж сонгоод хүрээдэр гэдэг юм байл та аудишн өхийн тулд тэгсэн чинь надад бол яг ингэж хариу байхгүйсэн аахгүй. Тэгсэн чинь нэг Япон гэж манай компани тэр Япон хчэд хариу гараад дараа 7 хоног шууд ингэж яваарэ гэтгсэн гинэ. Тэгэхээр би уг нь бол бүр сайн гэж бодож байгаа хгүй. Миний бодлоор бол энэ их ч яваа жигнэсээ зүгээр юм бол би дараа явж болох юм байгаа сте тий. Энэ их шиг хараад.
Манай дараач гэсэн надад тэгж хэлж байгаа байхгүй юу. Одоо энэ Япон модельч явсан юм чийчс тий. Тэгэж явсан. Тэгээ анх тэр Япон модельч надад ингэж тодорхой надад тийм дотн бишээс л ахгүй юу. Бишээс мөртлөө хоорондоо мэддэг бид тэр ихч хэлсэн. Ихч та явна гэстэй. Гэж харин тийм явахаар болсон. Явсан заяа. Зинс 7 хоног яасан тэр ихч бол тэндээс аудишноос болоод шууд тэр арал руу явчихж байгаа байхгүй юу. Тэгэхэд явсан мөртлөө тэрний дараа SNS байхгүйсэн заяа. SNS дээр ямар ч зураг ингэж яг 2-3 7 хоног бол байхгүйсэн. Тэгээ манай дарахтаа бол зөндөө ярилцсан гинэ тэр Япон ихчин заяа. Тэгж яагаад SNS дээр зураг тавьсан чинь зүгээр л аялж байгаа юм шиг хөөрхөн зураг дарснаа тавьсан байхгүй юу. Тэгэхээр зүгээр л байгаа бах туу гэж ярьсан. Тэгээ тэр ихтэй ч би ингээд мессеж хийсэн. Анаа сайн уу? Ямар байна? Зүгээр үү гэсэн чинь. 근데 зүгээрээ 근데 хийх юм байхгүй. Жигнэс хийх юм байхгүй. Зүгээр энэ хотел дотор л байдаг. Тэгээл ингээл тэ яг бэкграунд л байгаа байхгүй юу? Яг ханхуу нэртэй тоглох биш. Зүгээр л бэкграундаас ингэж өөрсдөө модельнуудтай хоорондоо тоглодог. Зүгээр хийх юм байхгүй наа. Ингээл напэд ламын идэл бэж гин гэж тийм яар тийм. Тэгэхээр бас тэр зүгээр юм шиг бодож байхгүй би утад. Тэгсэн чинь утсыг авдаг гин. Анхнаас яг тэр аудишонд болсны дараа гэрээ хийдэг гинэ. Яг тодорхой би санахгүй л да. Гэрээ хийдэг гин. Уцаа уралдах цаг нь яг орой хэдэн цагт байдаг. Тэгээ уцаараа ингэж оролдоход тэр юу вэ Telegram юм уу те тийм мессенжерээр л оролцох хэвээр гэсэн байлуу. Тэр мессенжерээр л оролцох хэвээр тиймд яаж тоглосон, ханхутай яаж ингэсэн тэгсэн тийм юм яг бол хаач тавьж болохгүй, зурагч тавьж болохгүй, видеоч тарж болохгүй, яаж болохгүй гэж тийм тавьчихаа ингэж гэрээ хийсэн гинэ. Гэрээ хийгээ тэгээ сард чамд хидийгүүг нь тийм юм бүх мөх гэрээ хийшээ аахгүй юу. Тэгээ бас тэнд тэр ихч ингээд хэдэн сар ялсан илээ 3 сар ялсан 4 сар яагаад гараад ирсэн гэдэг. Солонгос руу дахиад ирсэн. Эврастэй. Жигнэсээ байсан явтал guys. Тэгээ өөр бас манай нэгдэг найз бизнес хийдэг аахгүй юу? Бизнес хийдэг найз байсан. Тэгээ би тэр найзтай ч хэлсэн. Яг ингээл 1-2 дотн найзтай хэлж байгаа аахгүй юу? Тэгээ бизнес хийдэг найзтай хэлсэн. Ингүүл ингээд сард 30 сая вон тэгээ яг ийм дөө яг уг нь бол жоохон ингээд буруугаар ингэж бодоол тэгжсэн чи жигнэс нэг Япон ихч одоо яваад амьдэрч जैन. Тэгээ тэр ихтэй ингээл юм яриасан. Тэр ихч бол одоохондоо зүгээр ингээл тийм ярьж илээ. Тэгээ яах вэ маах вэ гэж яасан чи тэр бизнес хийдэг найз чинь би сард хамгийн ингэж зөндөө ингэж мөнгө олдог нь 15 сая 10 сая зөндөө олж ийш 10 сая гэж би өөрөө ер нь бол тэ зөндөө олвол тийм дүү гэжт. Тин чи тэнд очиод сар ингээл байгаал 30 сая вон явал яг хэдэн сар тэнд байсан чи ер нь бол зүгээр юм биш үү гэж бас хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр бас тийм штэ тэ. Хэдэн сар тэгвэл тэрний дараа би бол тийм мөнгөний талаар санаа зовхгүй бас амьдэрч болно штэ. Бас тэгэж амар бодол авах бай. Бодсон мөртлөө яг аудишн гинт ингээл баригтаал болчвол баригтаал cancel болоо аахгүй. Баригтчаал дараа бол гэж хэдэн 7 хоног тэгсэн заяа. Тэр 7 хоног дотор ийм видео байна уу, ийм зураг байна уу? Бас гинт заяа. Халмаг үсний модельнуудыг хайж гинэ гинт. Модельнуудаа бүгдийг солино гинэ. Тэр бүх юм ханхуу өөрөө хиймээр байгаа тэр ханхудрын л бодлоо аахгүй юу. Тэгээ бүх модельийг одоо ингэж халмаг моделаар ингэж болмоор ингэж бодсон юм. Гинт манай дарга чи халмаг ингэж худал ингэж худал ус юу гэлээ. Би энийг мэдэн штэ. Халмаг ингэж ус зүгээд ингэж чи видео дараад өгөөч гэж надад бас тэгжсэн. Тэгээ би бас тэрийг видео дарж өгчээсэн. Тэгэл хүлээгээл тэгсхийн тулд Япон тэр моделийг хич яваад ирсэн. Дараа хэдэн сарын дараа заяа. Би дарахтай уулзаа. Нэрэ тэр Япон ихтэй яасан бэ гэж тэгж аахгүй юу. Тэр Япон их чинь өөрөө хүн бас тийм болчихно байлээ.
Өөрөө 30 сая воныг авдгаа ингэж сонсоо дээрэс нь тийм ингэж юу ч хийхгүй уцаа оролдож чадахгүй ингээд сар айгаад хэдэн сар байсан заяа. Хүмүүс яаж ингэж дундаас нь мөнгөний авдгийг мэддэг болсон. Тэгээд ингэж жоохон маргалцсан гинэ менежертэй. Би яагаад 30 сая воныг л авд юм бэ гэж маргалцсан гэ. Имэгтэй менежертэй. Тэгээ ингэж маргалтаа муу болол тэгэл манай дарахтаа ингээл дахиад те жоох муухтал тийм болцсон гэж аахгүй юу. Яа тэгвэл те ер нь тэгсэн гин. Тэгэл тэр иш ерөн сайн яваад ирсэн одоо солонгос сайн амьдарч байгаа. Ийм эпизод байсан. Тэгсэн чинь манай найз надаа линк явуулаад чи явахгүй байсан унсан байна гэж юм ярьж байгаа байхгүй юу. Тэр линк нь миний ингэж доод линкийг тавьчихъя заяа. Та нар хараарай. За YouTube дээр гарсан линк л дээ. Японы нэг инфлюенсер Дубай руу яваад тэр дараа алга болсон. Тим юмны талаар YouTube тавьсан ялээ. Тэгээ одоо бодсон чинь жигнэсэ би тэр Дубай дээр очиод гимтхийн ч юм уу миний бие муу олчих ч юм уу те эсвэл би муугаар удаа штэ муугаар одоод ингэж муу ингээд бие муу болохвол яах вэ явсан бол яасан вэ гэж амар одоо бодож байгаа байхгүй юу. Жигнэсээ манай найз хэлсэн тийш очиод нэг юм буруу болвол Дубай ханху тим зөндөө арлыг аваад тоглодог хүмүүс те миний буруу болвол жигнэсээ бүх юмыг аваад энийг зүгээр алаал те намайг энийг зүгээр алаал ингээл зүгээр байхгүй болох чи гэвэл байхгүй болох юм биш үү те би жас утсан одоо бодсон чи аим бишгэлээс аахгүй те тэг миний профилээс аудишн хүртэл яваагүй одоо бас бодсон чи юу н астай л байгаа аахгүй Монголд ийм юм бас байж магадгүй те монголчсын байгаан бүртлэг хоорондоо хэлэхгүй яагач магадгүй Солонгост бол яг тэр үед тэр менежер уулзаад тэр дарахтаа тэгсний дараа бол тэрний талаар нэг ч сонсоогүй тэрний талаар Солонгост нэртэй ньюс ч гараагүй аим тэр бүр аим биш нөө гарах хэрэгтэй байхгүй юу нь бол тий Тэгсэн мөртлөө тэр менежер их чинь амар сайн одоо хүртэл Солонгост хувцсны талаар амар жоохон нэртэй ингэж модель эйженсины дарах нартай амар хоорондоо сайн яг л мөнгөтэй болоо ах ямар хөөрхий ингэсэн ч бүр хөөрх болсон шүү дээ. Ингээд гоё гэгтэй болчихлоо те. Ийм бол ганцхан миний төөх биш. Тэгээ ийм юм зөндөө байна л гэж бодсон. Ер нь бол Instagram-ээр ч тийм ирээл те тийм үү ингээд ийм явдал бол зөндөө байна гэж бодож байна. Боломжтойгаараа ер нь тийм байгуул хамаагүй итгэж болохгүй шүү те. Тэгээ би энэ үгийг яг зүгэж хэлэхээ мэдэхгүй байна. Бэлгийн үйлчлэгээ би өөрөө тэгэж 7-8 хаан хөө заяа тэр арлын дотор байна гэсэн шүү дээ тий. Тим юмар бодож байгаа байхгүй юу? Бэлгийн үйлчлэгээ тим байд юм биш үү? Хамаагүй ингэж тий. Зүгээр үү? Ягаад модельийг сонгож байгаа тий? Тэгсэн чи манай дарга тэрний талаарч хэлсэн гинэ асуугаад юм ярьсан гин. Тэгсэн чи бэлгийн үйлчлэгээ хийдэг Оросны модельнууд байдаг. Яг бэлгийн үйлчлэгээ хийдэг яг Оросын зүгээр л Оросын модель байдаг. Тэр биш өөр модельнууд бүгдээрээ инфлюенсер өөр эмэгтэй хүмүүс бүгдээр зүгээр бэкграунд. Зүгээр л бэкграунд гэж аахгүй юу. Тим гинэ. Амар хастай. Ямар байна? Та нар өнөөдөр миний эпизодыг сонсоод ямар байна? Би амар хурдан ярьсан уу? Зүгээр үү? Тэрний дараа ерөн тийм юм байхгүйсэн ч гэсэн надад заримдаа Instagram дээр бас тийм хурж ирдэг. Яг ийм Дубайны талч биш л те өөр юмны талаар нэг юм нь юу байсан бэлээ? Японы амар ингэ нэртэй компани амар нэртэй ингэж хөө ирж байгаа Солонгос руу яг тэр үед чи хамтралж ингэж гадаа ингэ Соул дотор те департамент хамтралж ингэж явуул ингээд ийм дүү мөнгө өгөө юм уу гэж амар сони юм бас байт юм бэлээ. Бид нэр л мэдгүй болохоос ерөө мөнгөтэй хүн зөндөө сонин бодолтой хүн зөндөө тийм байна guys. Тэгэхэд тэр үед тийм юмнаас тэр Дубайны юмнаас болоод хідэн сар би амар жоохон стресстэй байсан. Яг болох юм болохгүй мэдгүй профилээ гинт чи энэ зураг тэр зураг гэж агаад нэр би тэгээ яагаад байсан дууссан гэхээр
Тэгж манай дараагчаас хүлээж байгаа хүн байхгүй. Зүгээр л хүлээж байгаа хүн миний профилээ явал хүлээж байгаа хүн байгаад профилийг ингээл аваалаадаг. За дараа хүртэл ингэж хариунд гарна гэж тэгэлээд дараа 7 хоногт хариун гардуу. Тэгэхээр би тэндээс яасан бэ гэл асуугаал тий. Хоорондоо тим ингэж жоох стрессээс ахгүй юу. Тэгжсэн чи дахиад нэг гинт халмаг өсмөс тэгжсэн. Тэг халмаг өс тэглэсний дараа дахиад нэг өөр ингээл юм видео гэл тэгжсэн. Сүүлд нь бикини усны хувцас бие гардаг усны хувцаа өмсөд чи видео зураг дараад ингэж явуулаад үг гинэ. Дахиад гинт хариу өгнө гэж хэлсэн байж ш тэ. Тэгэхээр би тэндээс яа энэ биш ээ. Юу вэ гэдэг юм бэ? Би гинт тэ. Юу бикини вэ? Ажиж биш. Гинт тэнийг тэрийг сонсоод нөө заас би болоо хийхгүй гэсэн чи манай дараа окей уушлаарай. Тэгээ тэрний дараа дарахтаа хоорондоо сайн хэлсэн. Юу тэгжсэн шүү. Монголч тийм байдаг аха тий. Хоорондоо хэлэхгүй л ах байдаг ах гэж бодож байна. Тийм шүү. Өнөөдөр миний эпизод гоёсэн бол лайк дараарай, фоллоу хийгээрэй. Тэгэрэй. Та нар мэдгүй Дубай гэдэг мэдгүй орон заяа. Та нар бол яасан бэ? Та нараас бол яах вэ? Чи яах вэ? Та яах вэ? Чи яах вэ? Та нараас бол сард 30 сая вонт юу ч хийж болохгүй, утсаа оролдож болохгүй, Instagram тавьж болохгүй, SNS харжлуулна ингэж оролдож ингэж юм өөрийнхөө юмаа тавьж болохгүй. Тэгээд 5 сар байх хэвээр. Тэгээд сарын 30 сая вон гэвэл явах уу? Тэг гэр бүлээсээ хоол найз айхгүй тэр модельнууд шаадаг. Явах уу? Okay, thank you guys. Зүгээр жоох нэмэх жижиг эпизод юу вэ гэвэл тэр япагч нэрээ надад тэгж хэлжсэн. Одоо тийнд тэгээ модель эмэгтэй хүмүүсийн л ингэж тэг хайдаг гэсэн шүү дээ тий. Тэгээд тэр хотел дотор нь ерөн бүх хүмүүс нь модель эмэгтэйчүүд байгаа байхгүй юу. Тэрний эмэгтэйчүүд хасаад жоохон гад ажилдаг хүн жоох нэг хасаад ер нь бол бүх олон ингэж гадаадаас ирсэн эмэгтэйчүүд байдаг. Олон гадаадаас ирдэг болоод эмэгтэйчүүд хоорондоо бие биенээ симхэн өрсөлдөх байсан гэнэ хоорондоо ингээл тийм байсан гэж тэрэг амир хэлсэн надад нэрээ. Жохон пропионэ 50 биш наа ингээл хоорондоо амир ингээл тийм байна. Энийг монголоор эмэгтэйчүүдийн хоорондын сэтгэл зүйн тэмцэл байсан гин. тэрийг санаад тэгээд хэлсэн. Okay, thank you guys. Bye.